За, what's up guys? За би ингээд South Australia-г авраг шалруулах тэмцээнд орох гээд Adelaide хотод ингээд ирлээ. За тэгээд энэ удаагийн тэмцээнд болохоор яагаад их хэцүү байх гэж таамаглаж байна. Яагаад тэгэхээр AC-д бол нэлээд л хүчтэй гар барилдаач байдаг. Ялангуяа миний жингийн англи заяа. Би болохоор жингийн англиа хас 90 кг-аас солиод яг метр 88 төвмэн дайч одоо хасах 100 кг-д орж байгаа. Жингээ хасч чадахгүй болсон. Тэгээ одоо үзэн дээ. Алдсан да. Алуулт юм лөө. Гайгүй дээ гайгүй. За тэгээд одоо 9 цаг болж байна. Би эндээс гараад одоо захиалсан буудлын руу backpackers авсан байгаа. Backpackers юу вэ гэх юм бол энэ тэндээс баахан явгаа хийлгч дээрэл яг ор түрээслэл унтдаг газар гэх юм уу? Тийм газар авсан байгаа. За азар манай ажлын газрын ах маань овч цуг ажилдаг байсан ах маань одоо гадаа ирсэн аваад тосгоод хүлээж байгаа. Тай хүн шүү би. Гэрэн тэгээд ч энэ дэдэг монголчууд нэгэндээ айгүй дэмтэй явдیں۔ Дөө яг ингээл наазах юм. Одоо ингээл таксидах шаардлагагүй ч хөргүүлээ сайхан эрхлээл явчихна гэж бодож байна. За тэгээд guys буудалд очиод уулзцгаая. За буудал дээр ирсэн. Манай буудлын нэр энэ YHA Adelaide Central гэдэг. За хэдүүлээ дотогш орж үзье. За энэ коридор нэг сонирхолтой. Яг л гадаад кинонд ороод ирсэн юм шиг. Одоо backpackers байрлаж байгаа. Backpackers нөгөө явгаа хийлгчд орж ирээ. Нэг ороор нь түрээслээд орчдөг. Ер нь энд айгүй хямд тусал та. Ялангуяа ганцаар явж байгаа мань мит ирчүүд болоо. Юунаас санаа зовх вэ? За ингээд нөр миний өрөөний номер 118. Ямтар төр аялал хийцгээе. За энд ТV рүү өнгөж байна. Зааш бас төрдөг газар шүү. Энэ ингээд эрэгтэй эмэгтэй нойлно. Нойл дүүш угаалтар бүх юм зөв тал юм байлээ. Нийтээрээ. За ингээд эргээл явж лээ та. Нэг хаалгуулгын юм сонирхолтой. Ингээд картан дэлгүүртэй. Чип дарж байгаа шүү. Дараал орчин. Тэнд амар олон хүмүүс шууд ингээл одоо энэ өрөөний цаана ингээл ороход. Тэгээ 4 ор байгаа. Тэр 4 орон дээр ингээд хүмүүс нэгээрээ гарцсан байгаа. За. Манай өрөөр нь дотор хүн байгаа болохоор хамаагүй бичлэгээгээд орж болохгүй бах. За тэгээд маргааш өглөө тэмцээнтэй. Төглөө хэдүүлээ буцаад уулзцгаая. Adelaide өглөө. Өндөр барилга байхгүй сайн заяа. Энэ одоо ингээл сити шүү дээ өөр. Ямар ч санаа тийм амар өндөр барилга байхгүй. Ганц 2 нэг харсан. Тэн тэгсэн хэрнээ амар гоё тийм сэрэг стрессгүй юу амар гоё газар. Манай Монгол нэг иймэрхүү хот байсан бол биш. За. Тэмцээн болох газраа орж ирчлээ. Угасаал нэг иймэрхүү жоохон зилүүдтэй газар болдог л таа. Та нар яг гадаадын гар барилдааны тэмцээн нэг амар том нүр юм болдог гэж бодож байна уу? Үгүй шүү. South Australia-д бол ямар тийм мэдгүй байна. Миний амьдардаг мууж болохоор чинь юу ихгүй юу? Victoria. Тэгээд тийм мууж гэдэг нь одоо манайхаар бол бараг аймаг гэсэн үг. Аймаг бол арай том. Тэнхи систем чи яах вэ? Муужийн авраг гэдэг чинь манай одоо аймгийн авраг л гэсэн үг бараг. Тэгэл энэ муужийн авраг улсын авраг юм хоёр төрөл болно. За тэгээ миний орж байгаа энэ манай Victoria болохоор жоохон илүү цөөн гар барилдаанчд байдаг. Хасгэрд бол ойролцоогоор нэг тэмцээнд дунджаар 20 дэх ордог. Би одоо жингийн англиас хэлсэн хасах 100-д энэ South Australia-гийн аврагт орох гэж ирсэн байгаа.
Тэгээд одоо хэрэг хүн орох юм байгаа бүүмэд. За тэгээд та тэгэл миний англи бол тийм амар сайн биш. Гэтэ би өөрөө амар оролдлого сайтай хүн. Ер нь хааж бас нэг амиа аваа явуучих англи хэлтэй гэхгүй. Энийг тийм манай хөргөө ах болохоор нойлын англи хэл гэсэн. Тойлет англи хэл гэсэн. Нойл ханаагаагаа мэдчихдэг, юу ханаагаагаа мэдчихдэг. Тэгээ юу асуухаа ингээд эвийн ойлголцдог. Тийм л энэ да. Тэгээ та яд болохоор одоо гар барилдаанд би бол одоо хобби гэдэг бол хүнд амар чухал юм байна. Тэгээ би чинь өөрийгөө ер нь бол хүний гар мушхийн төлөө онгоцоор нисэл өөр можид очоод гадаа дотор ингээл ийчээ ингээ яваад байдаг хүн болно гэж өрөөсө бодож байгаагүй. Харин болцсон л нэг үзээ. Энэ нь өөрөө амар тийм сонирхолтой гоё. Монголд байгаа хэрвээ өөр Австралид байдаг гар барилдааныг сонирхож байгаа бол над руу холбогдоорой. Би энэ тэнд хаана ямар клуб байдгийг ерөнхийдөө бол мэддэг. Тэгээд гоё зааж зөвлөөд ч юм уу эсвэл гоё ярилцаад хамтдаа enjoy бай. Монголд байдаг залуучууд бол гар барилдааныг сонирхож байвал клуб бид нар сонирхож байвал ягдөө фэйсбүүкээр хороод постнууд гүйлгээд харахад бол хит хитэн клуб байдаг болцсон лээ. Хөдөө орон нутагч гэсэн. Миний анхаар нэг дундгой бас нэг дундгой дарханд нэг клубуд байх шиг байсан. Буруужж магадгүй. Тэгээд тэр клуб дээр очоод бэлтгэл хийх боломжтой. Ер нь хоббиндоо жоохон мөнгө зарцуулах хэрэгтэй шүү guys. Тийм амар их мөнгө гэж байгаа юм биш. Гэхдээ түр тэмцээнд ороход тэр хураамжны мөнгө дээр яаж байгаа юм бэ? Зүгээр арай л үнэтэй юу төчинкаа гэл яг янг байгааг ч мэдж гин, өсвөр насны дээр байгааг ч мэдж гин. Гэхдээ л PC тоглох мөнгө واخгүй юу тэр чинь. Би бол та нарын насны дээр PC тоглодог байсан. Тийм болохоор guys хоббиндоо жоохон мөнгө зарцуулах хэрэгтэй. Тэгээд энэ тэмцээн болох газар руу орцгоё. Орж бодолкоос хэлнэ. Энд болохоор ингээд тэмцээний дүрмийг танилцуулж байна. Тэгээд дэлхийн гар барилдааны холбооны дүрмийг Австралийн гар барилдааны холбоо яг дагдаг болохоор ер нь Баффийн дүрмээр ингэж тэмцээнүүд маань явагддаг байгаа. Then he'll close your thumbs, knowing whether you're capped or uncapped, up or down. Once he closes them, then he'll close the next athlete's hand. And before he closes the last hand, to make sure that everything is straight, he'll close that hand, and it'll be ready, go. In that movement of the rest. Second grip. And grind. Go! Ordain looking very good. Probably easy done it. Go! Ready, go! Into the final four, right club on the left of the table. Into our final four medalists at super heavyweights. Ready, go! Into the track we go.
Valera and Daniel. All right. Guys, we got 25 minutes to get through these trophies. We're going to help. Third place, Daniel Cullen. Second place, Valera Yuki. And our winner and South Australian State Champion on the left arm, Arsama. Let's get Josh James, Marty Penfold, and Mark Tuja. All right. It's now teach up in third place. Where's now teach there? Paul and Trent on the left arm. You guys are here. Thank you. Trent, where are you from? За guys. Явсны эцэст бас нэг 3 дугаар хайранд орлоо. Тэгээ юу хасах зүү? Ерөөсөө ч хасах зүүд 2 хүн байна гэнгүүт нэмэх зуудтайгаа нийлүүлээд open class болгоо ажиллаа. Тэгэхэд нэг энд бас би их хүн орох болов уу гэж бодсон чинь арай их хүн орсонгүй. Ямар ч 100 гарын англилд open class маань нэг 7 хүн тий баруун гард бол 10 орсон. Би тэгээ баруун гараар 3-т орлоо. Их олон юм сурсан тэмцээн байлаа. Тэгээ ялсан чи ялагдсан ч тэгээд тэмцээн болгоноос юм сурж явах нь айгүй чухал. Тэгэл гол нь ер нь бол орлого бас дахин орлого. Тэгээ ерөөсө та нар тэмцээнд ороод ялагчлаа лайлаа дараах нэгэ шантарч болохгүй зүгээр оролдоол ижил тэр болгоноос юм сураад бүр шараа гоцоолгол ялагдлыг сайн мэдрээл тэгэл явандаа бүр кино болгоно бол ойлгомжтой гэж би бодож байна. За guys тэгээд ерөөхдөө бол state title маань ерөөхдөө иймэрхүү өнгөрлөө. Тэгээд дараа дахин уулзлаа. Баяртай.